Сэмбэцгаано заяа байна. Өнөөдөр хамтлагаар хэлээ юу хийх вэ гэхээр миний ширээг янзалдаг бичлэг хийх байгаа. Одоо бичлэгний санаа олтгооч үлээ дээрэс нь бараг 1 сар байхаа тий. Бараг 1 сар ол ерөөсө бичлэг хийсэнгүү. Тэгээд одоо бараг сүүлд бараг нэг цагаан сарын бичлэг орсон байх тий. Тэрнээс ерөөсө бичлэг хийгээгүй байна. За тэгээд нэг юм хэлэхэд юу намайг дэмцэн 29-нд хүндээ маш их баярлаа. Хэдүүлээ бараг 30 болсон байна. За тэгээд 30 болсон юм чинь би чинь одоо бичлэгээ үргэлжлүүлээ шүү дээ. Тэгээд өнөөдөр бол ширээ янзалдаг бичлэг хий гэж бодлоо. За тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Тэгээд бичлэгээ жоохон юу угаасаа хурдлуулад хийцэн байж магадгүй шүү за. Тэгээд бичлэгийн маань дуустал үзээрэй. За тэгээд ажилдаа орж байгаа юм да. Миний таблет байна тийм. Тэгээд мэдлэгээ энтер гээд. За тэгээд ээж ажлын газраас нэг юм цэцэг өгсөн. Тэр цэцгийг ингээд задлаад усанд хийсэн байгаа. Айгуу гоё сарнаа илээ. Тэгээд нэг буугууч маагч харуулад ширээнийхээ тоосыг арчсан. Юу ч гэсэн ширээгээ ингээд цэцлээд өглөө энэ минийгээр ингэж харагдчихээн. Гэнүүгээр бол баахан юм дурсамжууд байгаа. Тэгээд бас ингээл тэгээд ийм хөөрхөн зургуудаа ингээд бас чихэнлүүдээ байгаа тогийн саваа хамгийн захад нь тавиад эндээ болохоор зөвхөн тавьдаг гэсэн үг байгаа. Болохоор дурсамжт болон гэдэг хэсэг байгаа. За нэг ингээл ширээг янзлсан байна да. За юу ч гэсэн ингээ ширээгээ янзлаад одоо жоохон жигсэн янзлаад тий юу ачлаа. Тэгэд энэ болохоор цүнхээ тавьдаг хэсэг. За нэг амар богино бичлэг болчлоо тий. Гэтэ яг хөө тэр хурдлуулсан хэсэг дээрээ би баахан олон юм бол ярих байх. Тэгжэл бодчих. Тэг ширээн дээр бол нилийн эдийн юм байсан. Тэрийг би далт хийлээ. Уусаа далт хийсэн. Хийх ёстойсэн. За энэ бол мерси байна. Би эндээс бас иднэ. Бараг хоосон шахах байдаг. За нэг юм энэ мерсигээ идэнгээ бас тий гоё байна. За тэгээд баяртай лайк болон subscribe дараад өгөөрэй. Дараагийн бичлэг хүртэл баяртай.